Сайн байцгаана уу, Хэрлэн байна. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод агаарын хөлгийн бүхээгийн ажилтан хийдэг. За англиар бол cabin crew эсвэл flight attendant гэх зэрэгээр нэрлэдэг. Монголоор ихэвчлэн онгоцны үйлчлэгч гэж нэрлэдэг. За гэхдээ аюулгүй ажиллагааны маш чухал үүргийг гүйцэтгэдэг учраас онгоцны бүхээгийн ажилтан гэдэг нэршлиг хэвшүүлэе гэж нисхийн салбарын ярьж байсан. За тийм учраас би үүнээс хойш онгоцны бүхээгийн ажилтан эсвэл товчлоод crew гэж ярих болно. За тэгэхээр өнөөдөр онгоцны бүхээгийн ажилтны 1 сарын хуваар ямар байдгийг танилцуулъя. Сар болгоны 16-наас 18-ны өдөр дараа сарын хуваараа авдаг. Хуваарийг бид нэр roster гэж нэрлэдэг. Тогтсон чиглэл гэж бол байхгүй. Дэлхийн 6 төврөв агаарын тээврийн компани нисэж байгаа бүх чиглэл нисэх боломжтой. 85 орны 170 гаруй хот руу нислэг үлддэг байсан. За тэр бүх destination бол нисэх боломжтой. Одоогийн байдлаар бол яг улс орны хилээ нээж хаах байдлаас хамаарат destination бол цөөрсөн байгаа. Очсон газраа виз авах шаардлагагүй. Виз авах шаардлагатай орн Америк. За Америк руу явахын тулд заавал виз авдаг. За энэ визний төрөл нь болохоор яг нисэх багийн гишүүд эсвэл онгоцсон дээр усан онгоцсон дээр ажилладаг хүмүүс тус авдаг. Тийм crew visa гэж бас байдаг. За энэ визийг авч иж Америк руу нисэх хэрэгтэй болдог. Нислэгийн тогтсон баг гэж байхгүй. Нислэг болгон дээр өөр хүмүүстэй, шинэ хүмүүстэй нисдэг. За нислэг эхлэхийн өмнөх хурал буюу briefing дээр очиод тухайн нислэгийн хамт хийх хүмүүстэйгээ анх удаа уулзаж танилцдаг байгаа. Онгоцноосоо хамаарат хөлгийн гишүүд нь том онгоцсон дээр бол 25-аас 27 гишүүн нисгчээ оруулаад за Boeing дээр бол 15-аас 17 гишүүн явдаг. Хоёр төрлийн онгоцсон дээр нисгээр бэлтгэгдсэн байгаа. Airbus 380 буюу дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц. За мөн Boeing 777 онгоцны төрлүүд. Нийтдээ 3 сарын нислэгийн хуваарийг авч үзэж байна. 2019 оны 12 сарын хуваар, 2020 оны 1 сар бас 2 сарын хуваарийг авч үзсэн байгаа. За энэ хуваарууд нь болохоор цар тахал эхлэхээс өмнөх нислэгийн хуваарууд байгаа. За яагаад вэ гэхээр одоо ерөөдөө цар тахал эхлснээс хойш бол нислэг маш бага амралтын өдрөгтэй байгаа. Тэгэхээр яг operation хэвийн байх үед нислэгийн хуваар ямар байдаг талаар танилцуулъя гэж бодлоо. Хамгийн эхлээд 2019 оны 12 сарын нислэгийг авч үзье. За энэ хүснэгтэн дээр би ойлгомжтой байлгах үүднээс амралтынхаа өдрүүдийг улаанаар тодруулсан байгаа. Тэгээд нислэгүүдээ болохоор цэнхрээр тодруулсан байгаа. Date, онсаар, duty буюу ажлын хуваар, departure and arrival time, онгоц хөөрөх болон буух цаг үе, flight time, нислэгийн хугацаа, хамгийн сүүлд нь layover буюу байрлах нислэгтэй үедээ хаана байрлах вэ гэдгийг бичсэн байгаа. Байрлах үгүүгээр нь хуваах юм бол 2 янз. Layover гэдэг нь байрлах нислэг, turnaround гэдэг нь болохоор очоод өдөртөө буцаад ирдэг нислэгийг хэлж байгаа. Бүх нислэгүүдийг тухайн онгоцны буудлынх нь 3 үсгээр тэмдэглэсэн байдаг. За тэгээд хамгийн ихнээс нь авч үзье. За 12 сарын 1-2-нд бол day off буюу амралтын өдөр байна. 12 сарын 3-наас энэ 4-ний өдөр Дубайгаас Кувейт руу нисээд Кувейтээс Дубай руу буцаж нисэх ийм нислэг байна. DXB гэх юм бол Дубай. За KWI гэдэг нь болохоор Кувейт. За Дубайгаас оройн 8:30 минутанд хөөрөөд Кувейтэд 21 цаг 15 минутанд газарчсан байна. За энэ болохоор Кувейтийн цагаар. За тэгээд нислэгийн хугацаа нь 1 цаг 40 минут. За энэ мэтчлэн яг нислэгийнх нь энэ цагийг нь бичсэн байгаа. 12 сарын 5-нд Дубайгаас PEW гэдэг нь болохоор Peshawar, Пакистаны нэг хот байгаа. 12 сарын 6-нд бол амралт өдөр байна. 12 сарын 7-нд Дубайгаас Лондон Heathrow руу ниссэн байна. Рууд очоод нэг хонсон байна. Ерөнхийдөө бол цагаар яг хэлдэг. 24 цаг байрлаад тэгээ маргааш нь 12 сарын 8-ны өдрийн 1 цаг 55 минутанд Лондон гарсан. Тэгээд Дубайд шөнийн
00:55-д газарсан байна. За тэгээд дараагийн 2 өдөр нь бол амралтын өдөр байна. 12 сарын 12-нд Дубайгаас Францын Лион гэдэг хот руу ниссэн байна. Лионд 24 цаг байрлсан байна. За тэгээд маргааш нь оройны 9 цагт Лионоос хөрөөд Дубайд өөрийн 6 цагт газарсан байна. 15, 16 амралтын өдөр day off бүтэн амарна. За 12 сарын 17-нд rest day гэсэн байгаа. За энэ болохоор амрах өдөр буюу яагаад гэвэл 18-ныхаа шөнө дунд нислэгтэй гэсэн үг. За тэгээд 18-нд болохоор Дубайгаас Канадын Торонто руу ниссэн байна. Christmas market-ээр явж байна. 10-т ордог юм гоё Christmas market. Гэтэ үнэхээр хөтөн байна. Дубайд буцаж ирээд дараагийнх нь 2 өдөр нь бол амралтын өдөр байна. За иймэрхүү урт нислэгийг болохоор ULR flight гэж хэлдэг. Ultra Long Range Flight гэсэн үг. Уртын нислэг гэсэн үг. За тэгээд уртын нислэгийн өмнө буюу дараад нь 2 хоног заавал амрааж байгаа. Өмнө нь 2 хоног амраад ирснийхаа дараа нь бас заавал 2 хоног амрах хэрэгтэй. Ийхаа ядаргааг тайлаад дараагийнх нь нислэгт явах бэлэн болдог. 2 хоног амрсныхаа дараа 12 сарын 24-нд Дубайгаас Италийн Венец хот руу ниссэн байна. Venice. За энэ нислэг бол байрлах нислэг. Венец хотод 24 цаг байрлсан байна. Венец бол миний бас хамгийн дуртай хотуудын нэг. За яг энэ Christmas-ийн үеэр очсон. Тэгээд дотны найзууд маань яг Венецд аялж тараад тэгээд уулзцаасан байгаа. Венецд 24 цаг байрлаад Дубайд шөнө дундаас өмнө буцаж ирсэн байна. За тэгээд 12 сарын 26, 27 хоёр бол амралтын өдөр байна. JED гэдэг нь болохоор Jeddah, Сауди Арабын хот байна. Өдөртөө яваад шөнө дунд буцаж ирсэн байна. За 12 сарын 30-нд Дубайгаас Бангкок руу ниссэн байна. За энэ нислэг болохоор нийтдээ 12 сарын 30, 31 гэсэн юм 3 хоногийн нислэг байсан. Энэ иймэрхүү ингээд нөгөө дамжсан нислэг болохоор multi-sector flight гэж хэлдэг. Зөвхөн Бангкокт очиод буцаад ирэх биш, Бангкокоос энэ цаашаа нисэн нислэг байна. За эхлээд Дубайгаас Бангкок руу нисээд Тайландын Бангкок хотод 24 цаг байрлаад маргааш нь Бангкокоос Хонконг руу ниссэн байгаа. За тэнд нисээд зорч хүчтэй буулгаад за буцаад Бангкок руу нисэх зорч хүчтэй суулгаад тэгээд Хонконгоос энэ болохоор онгоцны буудлаасаа гарахгүйгээр Хонконгоос буцаад Бангкок руу ирсэн юм нислэг байна. 2019 оны хамгийн сүүлийн өдрийн нислэг байсан. Тэгээд яг Бангкокт буугаад 11 цаг 10 минутанд газартаа за тэгээд зорч хүчтэй буулгаад за тэгээд ачаагаа аваад байрлах буудлал руугаа явахдаа автобусанд суугаад автобус яг хөдөлсөн чинь он гарсан. Тайландын цагаар. За тэгээ бүгдээрээ яг countdown хийгээд тэгээд Happy New Year гэсэн. Яагаад Тайланд дахиад 24 цаг байрлсан учраас бүгдээрээ баг хамт олноороо тэмдэглээд маш сайхан байсан. 2019 оны 12 сарын нислэгийн хуваарийг сая дэлгэрэнгүй авч үзлээ. За 12 сард нийтдээ 94 цаг ниссэн байна. За 94 цаг ниссэн гэдэг нь болохоор агаарын тээврийн компани бол өөрөөр авч үздэг байж магадгүй. За Emirates болохоор одоо ниссэн цагийг яаж тооцдог вэ гэхээр онгоцны хаалга хаагдсанаас эхлээд за хөөрөөд зорьсон газараа очиод тэгээд онгоц хаалга нэг хүртэлх цагийг хэлдэг байгаа. За 1 сарын хуваар
Энэ дээр бол ниссэн цагийг хөөрөх буух цагийг хэлэхгүйгээр зүгээр хаашаа ниссэн гэдэг талаар ярив. Тэгээ 1 сарын 1-нд Бангкокт хоноод 1 сарын 2-нд 2-ны үрээр Дубайд буцаж ирсэн байгаа. За тэгээд 1 сарын 3-4-нд бол day off. 1 сарын 5-нд Английн Birmingham хот руу ниссэн байна. За энэ бол layover flight 24 цаг байрласан байгаа. Ерөнхийдөө Англи руу нисэхэд бол худалдан авалт ихэд маш гоё байдаг. Ялангуяа хоол хүнс, жимс ногоо маш хямдхан байдаг. Asta гэж супермаркет байдаг. Тэгээд байрладаг зочдлын ойрхон байдаг болохыг бүгдээ тийшээ хүнсээ цуглуулах явдаг. Тэгээд цүгээд үртэл хүнсээ хаад Дубайр буцаж ирдэг байгаа. 1 сарын 8 бол амралтын өдөр. 1 сарын 9 бол rest day. За 10-ны эрт үүрээр Сауди Арабын Жеда хот руу 1 сарын 11, 12 бол day off. 1 сарын 13-наас 16-ны хооронд Америкийн Лос Анжелес хот руу ниссэн байна. 16 цаг 55 минут ниссэн байна. Маш урт нислэг байсан шүү. Лос Анжелест бол 50 цаг байрлсан. 19-наас 20-ны хооронд Итали Ром хот руу ниссэн байна. Ром хот бол гайхамшигтай тэр чигээрээ урлагийн музей шиг санагддаг. Ромоос буцаж ирээд 2 хоног амарсан байна. 1 сарын 23-наас 25-ны хооронд CDG Charles de Gaulle буюу Францын Парис хот руу ниссэн байна. Парист 24 цаг байрлаад тэгээд буцаж ирсэн. За Парис бол бас маш үзэсгэлэнтэй хот. Парисаас буцаж ирээд бүтэн өдөр амраад за тэгээд дараагийнх нь шөнө Бангкок руу ниссэн байна. За Тайландд бас 24 цаг байрлсан байгаа. 1 сарын 30-31 амарсан байна. 1 сард бол нийтдээ 99 цаг ниссэн байна. 2020 оны 2 сарын нислэг хаашаа ниссэн байна харъя. 1, 2, 3-нд амарсан байна. За тэгээд 4 болохоор rest day, 5-ных нь үүрээр Дубайгаас JFK Нью-Йорк руу ниссэн байна. Нью-Йоркт 24 цаг байрлсан. За Нью-Йорк бол миний Америкийн хотуудаас хамгийн дуртай хот. Нью-Йоркт яг Times Square-ийн хажууд байрладаг. Тэгээд ер нь очих болгонд яг нэг кинонд орсон юм шиг үнэхээр гайхалтай санагддаг. 10-наас 12-ны хооронд Японы Ханеда руу ниссэн байна. Тэгээд Ханедад 24 цаг байрлаад ирсэн. За нислэгийн хооронд хамгийн багадаа 16 цаг амрах ёстой гэсэн заалт байдаг. За Японоос Ханедагаас ирснийхаа дараа 14-өөс 15-ны хооронд Энэтхийн Колката гэдэг хот руу ниссэн байна. За энэ болохоор turnaround 16-17-нд day off 18-наас 21-ний хооронд Дубайгаас Сиэтл руу ниссэн байна. За энэ болохоор миний хамгийн анх удаа Сиэтлд очсон нислэг байсан. Хамгийн анхны Starbucks-д очиж үзсэн. Хоёр сарын хамгийн сүүлийн нислэг бол Японы Нарита хот байсан байна. 1 сард болохоор Америкийн нислэг 2 удаа, тэгээд Японы нислэг 2 удаа ерөөдөө маш хол ниссэн. Тийм учраас нэлээд олон цаг ниссэн байгаа. Нийтдээ 108 цаг ниссэн байна. За ерөөдөө дунджаар 90 цаг. За тэгээд дээдл нь бол 110 цаг орчим нисэх боломжтой. За тэгээд тэрнээс их нисэх юм бол бас ерөөдөө бид маш их ачаалттай байдаг. Ядаргаагаа гаргаж чадахгүйгээр дараагийнхаа нислэгт явах ч юм уу нэг тиймэрхүү байдаг учраас. За ингээд нислэгийнхаа хуваарийг танилцууллаа. Сарынхаа хуваарийг авсныхаа дараагаар хоорондоо нислэгээ бас сольж болдог swap гэдэг систем байдаг. Гэхдээ мэдээж маш олон шалгуур байгаа. Тухайн өдөр цаг нь таарсан байх. За мөн өмнөх амралт нь таарсан байх ч юм уу тий. Language requirement гэж бас байдаг. Тухайн орны хэлээр ярьдаг хүн хэдэн хүн байх ёстой гэдэг юм. Иймэрхүү нөхцөл байдлуудыг хангасан тохиолдолд бол
swap хийгээд хоорондоо солих боломжтой. Энэ бол маш гайхалтай боломж олгодог систем. Swap системээс гадна bidding систем гэж бас байдаг. За bidding гэдэг нь болохоор өөрийнхөө хамгийн очмоор байгаа 5 хотыг бүсэлд гаргадаг. За хуваар мэдээж гарахаас өмнө нэг тодорхой хугацаа байдаг. Энээс тэр хугацааны хооронд өөрийнхөө хамгийн нисмээр байгаа 5 хотыг дээдлээсээ ингэж эхлээд чагсаагаар бичдэг. За тэгээ хүсэлтэд гаргана. За энэ нь болохоор 100% яг тэрийг авна гэсэн үг бол биш. Хамгийн магадлал өндөртэй сар бас байна. Жилд нэг удаа бүтэн сар ингээд хаашаа нисгэх юм мэдгүй. Ерөөсөө хүлээлгийн байдалтай байдаг тийм сар байдаг. Жижүүрийн сар гэсэн үг. За энийг болохоор reserve mode гэж хэлдэг. Reserve буюу одоо захиалгат сар. За тэгээд энэ нэг хаашаа нисгэж мэдэх вэ гэхээр ерөнхийдөө өмнөх өдрийн орой 6 цагт маргаашийнх нь одоо shift-ийг нислэг тавих ч юм уу эсвэл хоёр төрлийн standby хүлээлэг гэж байдаг. За энэ болохоор нэг нь home standby гэртээ хүлээх нийтдээ 8 цаг хүлээх тийм хугацааг өгдөг. Яг энэ хугацаанаас энэ цагаас энэ цагийн хооронд гэртээ байгаад тэгээд компаниас дуудлага ирээд нислэг өгөх юм бол тэр хэлсэн нислэгт нь явна гэсэн үг. За хоёрт нь болохоор airport standby гэсэн үг. За энэ болохоор компани дээр очиод яг онгоцны буудлын хажууд компани дээр очиод 4 цаг хүлээнэ. Энэ 4 цагийн хооронд аль нэг тишээ нислэг дуудагдвал явна. Дуудагдахгүй бол буцаад гэрлүүгээ харна гэсэн үг. Тэр онгоцны буудлын дээр хүлээж авах үед бол хаашаа явах мэдгүй шууд тэндээсээ явах учраас 100 өвөл хавар намар бүх үйлрэл тааруулж ачаагаа авч явах хэрэгтэй болдог. За ингээд өнөөдөр онгоцны бүхэгийн ажилтны сарын хуваар ерөөдөө ямар байдгийг танилцууллаа. Та бүхэнд сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.